дурдны жилүүдийн сонгуулиар ч гэсэн одоо тэгээд хэдэн гүзээтэй том ах нар одоо насаараа л бараг насыгаа таалдлын улсын их хурлд дэвшиж одоо юм хийн л гэж амлаж үлгэр ярьж л яалаа. Одоо тэгээд BC юм байхгүй одоо залуу хүмүүсээ л дэмжиж үздэг юм уу гэж бодож штеп энэ жил бол. Энэ жил гэхдээ бас ер нь залуучуудын хувьд бас сонгуулаа ер нь нэлээд идэвхтэй өгөх юм шиг л. Ягаад гэвэл нөгөө сонголт хамгийн гол нь их байна. Өнгөрсөн жилүүдийн чи одоо өмнөх сонгуулиуд чиг одоо манай дүрх сонгоё ихэр яг өндөө очиод ингээд нөгөө нэр дэвшиж байгаа хүмүүстэйгээ танилцахаар сонгох хүн байдаг байсан. Энэ жилийн үед бол маш одоо их олон хүн дэвшиж чинь мэдлэгтэй болсон залуу хүчнүүд бас айгүй их дэвшиж байгаа болохоор өөртөөхөө ирээдүйнээ төлөө бас сонголтоо л идэвхтэй өгье л гэж бодож байгаа шүү дээ. Ер нь тэгэл яг улс орныхоо юг хийсэн л тийм хүн байгаасаа л гэж бодож байна. Тийм. Тэрийгээ жоохон тодруулж ярьж болох уу? Жишээлхэд улсын их орны хөгжилд хувь нэмэр оруулсан хүн байгаасаа л гэж бодож байна. Тийм. Та бол хөгжлийг одоо жишээлхэд яг юугаар төсөөлж хардаг вэ? Ямар хөгжил дэвшил рүү одоо биднийг хөтлөөс бүгд нэг амьдрал ахуй дээшилсэн байхыг хөгжил гэж шүү дээ. Дэд бүх талаараа зохицоорол амьдралтай. Түүнээс нэгэн хэсэг дээшлээд нэгэн хэсэг уруудах юм бол гэдэг амьдрал биш шүү дээ. Тийм. Та өөрөө энэ дүүрэгт амьдардаг уу? Тийм. Танаа дүүрэгт жишээлбэл яг ямар зүйлийг хийж бүтээгээсэй гэж бодож байна? Залуучууд руу чиглэсэн, ээжүүдтэй эхчүүд рүү чиглэсэн гэдэг ч юм уу. Ер нь л дэд бүтц сайжраад нөгөө залуучуудын чөлөө цаг өнгөрүүлэх юу айгу маамс шүү дээ. Одоо коронавигаараа бүр байхгүй болсон. Тэр талаар жоохон нэлээд үйл ажиллагаа чиглэгдэж бүтээн байгуул дэд бүтц хөгжөөсэй гэж бодож байна. Тэгээ гэр хороолт бол угаас дэд бүтц ерөөсөө байхгүй наа л. Тий. Тэрэн тал дээр нэлээд анхаарч ажиллавал ер нь залуучууд айгу дэмжиж шүү. Тэр талаар анхаарсан тийм өрөө хөтөлбөртэй харж байгаа л да. Хөгшөө хүмүүс бол угаасаа туршлага бол номер 1 байгаа. Тий. Залуу хүмүүс мэдээж туршлага байхгүй байгаа шүү. Тий. Тэгээ ерөнхийдөө би ч гэсэн сонголтоос ер нь дундаж хавцаа залуу хүмүүс мэдээж туршлагагүй хөгшөө хүмүүс бол угаасаа хийдгээ юу хийдгээ харуулсан. Тэгэхээр ер нь дундаж насныхыг бас юм мэддэг ажил төрлөөч мэддэг бас нэг юу гэдэг дундаж нас боловсралтай туршлагатай дадлага туршлагатай гэдэг үгнээс дундаж насныхаа сонгол өөр дотроо бодож байгаа шүү. Ер нь бол тэгэл мэдлэг боловсралтай ер нь шинэ залуу үеэсээ л дэмжинэ гэж бодож байгаа да. Тий. Өөрөө ч амьдарч байгаа хороо дүүргээс ер нь та сонголтоо хийсэн байгаа л хэнийг сонгож саналаа өгөх шийдсэн байгаа. За ер нь хараад хаад ер нь болгонд яг л сонгож байгаа да. Ер нь саналаа өгнө гэж бодож байгаа. Баярлалаа. За. Адилхан эмэгтэй хүнийхээ хувьд ч те боловсралтай, залуухан дээрээс нь ингээд төрд олон жил ажилласан хүний болгонд хаяа нэр дэвшигчийг гараасай гэж их дотроо хүсэж байна. Тийм бас дэмжиж байгаа. Маш баярлалаа. Баярлалаа.